тэртээ алс холоос дэлхий тэмч сонирхол татахуйц харагдахгүй байж магадгүй. Гэвч бидний хувьд арай өөр. Тэр бүдгхэн цэгийг ахаад нэг ажиглалдаа. Тэр бол гэр. Тэр бол бид. Тэнд таныг хайрладаг, таны таньдаг, хаанаас ч юм нэрийг нь сонссон. Бүхий л цаг хугацаанд амьдарч байсан хүн бүр өөрсдийн амьдралаа тэнд туулж өнгөрүүлсэн. Бид баяр хөөр, зовлон шаналлаар дүүрэн өөрсдийн амьдралаар амьдарсаар. Итгэл үнэмшлэр дүүрэн мянган шашин шүтлэгтнүүд, үзэл суртал болон эдийн засгийн сургаалууд, хүн төрөлхтний түүхэндх бүх анчид, төвөрлөгчд, хатан зоригтнууд болон хулжгарууд, соёл иргэншлийг бүтээгчид болон түүнийг нь устган сүйтгэгчид, бүх л хаадууд, бас энгийн тариаланчид, бүх дурлалт хосууд болон ээжүүд, аавууд, хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүхдүүд, зохион бүтээгчид, эрэл хайгуулчид, бүх ёс суртахууны номлогчид, авилгачид, улс төрчид, бүх алдартай одууд, авгаа удирдагчид, гигантнүүд, бас нүгэлтнүүд. Тэнд нарны туяанд уяатай бяцхан тоосон цор дээр аж төрдөг. Дэлхий бол агуу удам сансар хоторгын өчүүхэн жижиг тайз билээ. Энэ хумхын тоосны зурвалсхан хэсгийг түрхэн зур эзэгнэх гэсэн байлдан дагуулагч генералуудын урсгасан цусан даалгыг бодоод үз. Энэ бүдгхэн цэгийн хэсэгхэн буланд оршин суугчид өөр нэг буланд аж төрж буй ижил төрөлтнүүдтэй амсуулсан тэр их зовлонг бод. Хичнээн их үл ойлголцол вэ. Нэг нэгнээ хөнөөхийг ямар их хүснэ вэ. Хичнээн хорсолтой үзэн ядалт вэ. Бидний хуурамч төрх, бидний өөрсдөө чухал гэж үздэг их хэрхэл, энэ ертөнцийн давуу эрхтэй төрсөн гих төөрөдөл энэ бүдэг гэрэлтэх жижигхэн цэгээр л хэмжигдэнэ. Манай гариг бол сансрын хязгааргүй харанхуй донд ганцаардмал нэгэн толб. Энэ түнэр харанхуй уудам зайд биднийг өөрсдөөс минь аврахаар ирэх тусламж гэж үгүй. Дэлхий бол бидний мэдэх амьдралыг тэтгэгч цорын ганц гариг. Бидэнд өөр нүүн сууршиж болох газар хараахан алга, лав ойрын хугацаанд. Бид зочилж чадах уу? Тийм ээ. Тэгвэл сууршиж чадах уу? Одоохондоо үгүй. Хүссэн ч хүсээгүйч одоохондоо оршин тогтнох цорын ганц газар бол дэлхий. Хүн төрөлхтний ядмагхан бодлын хэмжээг, энэ бяцхан ертөнцийн хэмжээг алсаас буулгасан энэхүү зураг л чин үннийг өгүүлсэн гэж би бодож байна. Миний хувьд энэ зураг биднийг нэг нэгэндээ илүү халуун дотно, чин үнэнчээр хандах ёстойг, бидний цорын ганц гэр орон болох энэхүү бүдэг цэнхэр цэгээ хайрлан хамгаалах ёстойг бидэнд сануулах шиг. Бүдэг цэнхэр цэг, Карл Саган.